Эрхэм үзэгчтэй бүхний амрыг ирэн мэдчилье. Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлого зорилт, зэвсэг төвчний үйл ажиллагааг сурталчлан таниулах эрхэм зорилготой эх орны төлөө нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Улиран өнгөрч буй 2015 он бол батлан хамгаалах салбарынхны хувьд түүхэн талаас 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жил, авгаа эх орны дайны ялалтын 70 жилийн ой болж хөрс зэрэгэлдээ орнуудын найрамдал харилцааг бэхжүүлсэн түүхэн томоохон оноо тохиосон жил байлаа. Нөгөөтэйгүр салбарынхны хувьд зорилт өндөртэй их бүтээн байгуулалтын жил болж өнгөрч байгааг энд дуртахад таатай байна. Ингээд эх орны төлөө нэвтрүүлгийнхээ эхэнд батлан хамгаалах салбарт болсон онцлог үйл явдлуудыг хүргэж байна. Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдлаа. Монгол Улс 1998 оноос Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм эдийн засаг, гадаад дотоод орчинд гарсан өөрчлөлт Монгол улсад хэрэгжиж буй эрх зүйн шинтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинжлэх шаардлага урган гарч Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн төслийг Улсын их хурлаар хилцээд өнгөрөгч 10 дугаар сарын сүүлчээр Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс болгон эцэслэн батллаа. Тус баримт бичигт батлан хамгаалах тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг тодорхойлж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг наривчлан тусгаж, төрийн цэргийн байгууллал, зэвсэг түвшний бүтцийг төрийн бодлогоор шинжилэн тодорхойлсон нь батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Ийхүү 17 жилийн дараа урт удаан хугацаагаар хүлээгдэж байсан Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс тулгуур баримт бичиг батлагдсантай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа батлан хамгаалах тухай, зэвсэг түвшний тухай дагалдах багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байна. Гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлсээр. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны нэг чухал үүрэг болох Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихэнх хүн нэмрээ оруулдаг билээ. Тийм ч учраас гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж улам өндөр түвшинд хөгжүүлэн ажилласаар байгаамаа. Үүний нэгэн илрэл болж бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалахын сайдын альчлалыг салбарын онцлог үйл явдлаар нэрлэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ванцзюн тэргүүтээ бүгд найрамдах Хятад ард улсын цэргийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалахын сайд Монгол улсад албан ёсны айлчлалд хийж байгаагаараа онцлог байлаа. Айлчлалын хүрээнд Монгол улсын батлан хамгаалахын сайд Соломон, бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ванцзюнаар тусламжийн хилцээрт гарын үсэг зурсан юм. Энэхүү хилцээр хийгдснээр талууд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ. Батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн итгэлцлийг улам бэхжүүлж цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэдийн төлөвийг тодорхойлсон олон үйл явдал мөн л энэ онд тохиосон юм а. Оросын улбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Франц, Польш, Турк, Япон, Канада зэрэг орнуудад Монгол Улсын батлан хамгаалах яамны удирдлагууд айлчилж, харилцаа хамтын ажиллагаагаа шин шатанд гаргалаа. Монгол улсад суугаад Турк, бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд цэргийн аташигийн албыг нээсний зэрэгцээ батлан хамгаалах салбарт харилцаатай зарим улсуудад цэргийн аташиг хавцран суулгах тухай асуудлыг гадаад хэргийн яамтай хамтран шийдвэрлүүлж хавцран суух орнуудын тоог 10-аар нэмэгдүүллээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжид 7 дугаар хуралдааныг зохион байгуулж, Оросын улбооны улсаас Монгол улсад үзүүлэх цэрэг техникийн тусламжаа үргэлжлүүлэх энэ тухай засгийн газар хоорондын 2004 оны хилцээрийн хүчинтэй хугацааг мөн энэ онд сунгалаа. Түүнчлэн Оросын улбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Америк нэгдсэн улс зэрэг тэргүүтээ улс орнууд зэрэг зэвсэг техник хэрэгслийн тусламжийг үзүүлсэн юм а. Түүнчлэн Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бичгийн чуулгын өргөн бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн манай улсад хийх айлчлалын тоглолтыг амжилттайгаар зохион байгуулсныг онцолж байна.
ялалтаа эргэн дурсан жил. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар агуу эх орны дайны ялалтын 70 жил, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг Монгол орон даяар ёслол төгөлдөр тэмдэглээ өнгөрүүлсэн. Энэ түүх дойн ялалтууд бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүд олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач гавьяатай ялалт байсан юм а. Агуу эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн өг тохиолдуулан Москвад, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн өг тохиолдуулан Бээжин хотод болсон цэргийн ёслолын жагсаалд Монголын зэвсэг түвшний алба хаагчид анх удаага оролцож Монгол цэрэг дайчдынхаа сүрж явахыг харууллаа. Эдгээр баярын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдорч, Батлангамалгын сайд Цолмон, зэвсэг түвшний Жанжин штабын дарга хошууч генерал Даваанар хүндэт зочноор урагдан оролцсон юм. Москва хотноо ёслолын жагсаалд гадаадын 10 орны цэргийн алба хаагчид жагсаж, гадаадын 25 орны тэргүүнээр оролцсон бол Бээжин хотноо ардын чөлөөлөх армийн 12 мянган цэрэг дайчид дэлхийн 10 гаруй орны цэргүүд жигдрэн жагсаж дэлхийн 20 орны төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн түүх дойн ёслолын арга хэмжээг онцлог үйл явдлаар нэрийдэж байна. Өнгөрсөн түүхээ хүүхэд залуучууд бид мартах учиргүй лээ. Дээрх онуудын үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медалаар 235 ахмад дайчид, Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар эх орны дайны ялалтын 70 жилийн ой медалаар 300 гаруй ахмад дайчид, бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний зарилгаар Монгол Улсын 5 ахмад дайчдыг шагнасан юм а. Цэрэг стратегийн бэлтгэл сургалтыг анх удаа нэгдсэн байдлаар явууллаа. Энэ жил орон нутгийн хамгаалтыг бэхжүүлэх зорилготойгоор бүсчилсэн хэлбэрээр Монгол Улсын бүх аймагт сумдын засаг даргын тамгын газрын дарга нартай цэргийн бэлтгэл сургалтыг амжилттайгаар зохион байгуулсан юм а. 2 жил тутамд явагддаг байсан дээрх бэлтгэл сургалт нь энэ онд анх удаа нэгдсэн байдлаар явагдсанараа онцлогтой байсныг дүрдээ. Аймаг сумдын засаг даргын тамгын газрын дарга нарт баталгаамалах хууль тогтоомжийг сурталчлан хүргэх, баталгаамалах салбар зэвсэг түвшний хөгжилд гарч буй шинжилгээг орон нутгийн захиргааны төв байгууллагаар дамжуулан ард иргэдэд хүрэхэд дээрх сургалтын гол зорилго орьсон. Оюутан цэрэг хөтөлбөр амжилттайгаар хэрэгжиж байна. Оюутан цэрэг хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттайгаар хэрэгжүүлж анх 500 орчим оюутан хамруулж исэн бол энэ жил 1000 орчим оюутныг цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 чиглэлээр сургалтанд хамрууллаа. Монгол Улсын ихтэй сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимдсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамруулж цэргийн алба хаах болцоог бүрдүүлснээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой эх орноо батлан хамгаалах эрүүл чирэг бие бэлдар сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшөж байгаа юм. Энэ жилийн тухайд орон нутгаас Говьсөнбөр аймгийн Политехникийн коллежийн оюутнууд анх удаа хамрагдсанараа онцлог байв. Түүнчлэн батлан хамгаалах яам Монголын үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж жүжиг байгуулж энэ хүрээнд анхны цэргийн тэнхимийг тус сургуульд байгууллаа. Энэ нь ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудад цэргийн иргэн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил төлөвшлийг олгож цэргийн бэлтгэл сургалт явуулах зорилготой. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд дах Монгол Улсын оролцоо. Зэвсэг түвшний шинжилгээний нэг зорилт нь энхийг дэмжих ажиллагаанд оролцоог нэмэгдүүлэх асуудал байдаг лээ. Энэ чиглэлд харьцангуй богино хугацаанд мэдэгдэхүйц амжилтанд хүрч өнөөдөр дэлхийн 6 оронд манай улсын 1200-аад цэрэг дайчид үргэлж амжилттай гүйцэтгэсээр байна. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос хойш манай улсын цэргийн алба хаагчид өөрөг гүйцэтгэж эхэлснээс хойш өдгөө удирдах төвшөнд хариуцлагатайгаар ажиллаж эхэллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын өмнөд Судан дахь АНМС ажиллагааны хойд секторын командлагчаар ажиллаж байсан бригадийн генерал Баяр сайхны албанд хурандаа амар сайхан үргэлжлүүлэн өнөөдөр нэр төртөөгөр үүргээ гүйцэтгэж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны газарт энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа болор амжилттайгаар ажиллаж байгаа нь өнөөдрийн зэвсэг түвшний алба хаагчдын мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд хүрснийг илтгэсэн үйл хэрэг боллоо. Монгол Улсын засгийн газар батлан хамгаалах яам зэвсэг түвшний Жанжин штаб энхийг дэмжих ажиллагаанд өнөө хүртэл оролцсон амжилттай улам баттгаж цаашид өрөөгөрчтэйгээр ажиллах бодлого баримтлан ажиллаж байна.
цэргийн эмнэлэг орчин үеийн эмчилгээ онцлогооны тоног төхөөрөмжтэй. Монгол Австрийн засгийн газар хоорондын хилцээрийн дагуу Батлангмал хууль сахиулах албаагчдын нэгдсэн эмнэлэгт хөнгөлөлттэй зээлээр 4 тасгийг иж бүрэн шин тоног төхөөрөмжөөр хангалаа. 15.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн шинээр баригдаж буй орчин үеийн лаборатори, дүрс оншилгоо, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгуудад нийлүүлээд байна. Их бүтээн байгуулалт үргэлжилсээр Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын нэг хүчин зүйл болох орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яам зэвсэгчний жанжин штабын удирдлагууд идэвхжүүлэн ажиллалаа. Урт удаан хугацаагаар хүлээгдэж байсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг шинооны өмнөхөн ашиглалтанд оруулсан нь 20 гаруй жилийн дараа олон өрх гэрийн нийгмийн асуудлыг нэгэн дор амжилттайгаар шийдвэрлсэн баяр талхмыг Батлан хамгаалах салбарын 2015 оны онцлог хууль явдлаар тодруулж байна. Сүүлийн жилүүдэд улс орон даяар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ цаг үед Батлан хамгаалах яамнаас бодлогын хүрээнд Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн рүүгээ чиглэсэн томоохон бүтээн байгуулалтыг цогцлон сүндэрлүүлж байна. Нийслэлд алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Тэмүүжүрлэг цэргийн бүрэн дунд сургуулийн хичээлийн шин байр, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцлбор, зэвсэг түвшний алдар спорт хорооны шин байр, зэвсэг түвшний инхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн албан хаагчийн байр тус сүндэрлүүлэн босголоо. Түүнчлэн Баян Өлгийн аймагт цэргийн албан хаагчдын 40 айлын орон сууц, Ховд аймагт зэвсэг түвшний баруун бүсийн сургалтын төв, Завхуу аймагт цэргийн албан хаагчдын 24 айлын орон сууцыг мөн бүтээн байгууллаа. Ийхүү бүтээн байгуулалт өрнөн байгаа энэ л өдрүүдэд Монгол Улсын зэвсэг түвшинд Америкийн нэгдсэн улсын UBM барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцлборыг худалдан авах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргаад байна. Энэхүү хөдөлгөөнт цогцлборыг зэвсэг түвшинд ашиглахаас гадна бүс нутгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах юм байна. Батлан хамгаалах салбарын архивын үзлэгт амжилттай оролцлоо. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан архив албан эрэг хөдлөлт төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын үзлэгт амжилттай оролцож, яамдуудаас 2 дугаар байр эзэлсэнийг салбарын онцлог үйл явдлын нэгээр тодруулж байна. Мөн офицеруудын төвшин тогтоох үзлэгийг 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 11 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулан ажиллалаа. Энэхүү үзлэгээр өнөөгийн Батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд алба хааж буй нийт офицеруудын мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмж, мэдлэг боловсрал, бие бэлтрийн түвшин, эрүүл мэндийн байдалд бодит үнэлгээ дүгнэлт өгсөн юм а. Эрхэм үзэгч та бүхэнд Монгол Улсын Батлан хамгаалах салбарын 2015 оны онцлог хууль явдлуудыг хүргэлээ. Үргэлжлүүлэн бүгд найрамдах өмнөс удаа улсад үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа мот бодлогын батальоны 5 дугаар ээлжийн цагаан бүргэд ажиллагааны талаарх мэдээллээр эх орны төлөө нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Бүгд найрамдах өмнөд Судаа улсын Unity мужид дах Пинту баазын дөрвөслийн хооронд амьдарч буй орон гэрээсээ дайцсан иргэдийн тоо одоогийн байдлаар 110-ад мянгад хүрчээ. Өдрөөс өдөрт дөрвөслийн хооронд ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаагаас орон гэрээсээ дайцсан иргэдийн хүнсний хэрэгцээ, хангалтын асуудал чухлаар тавигдаж байна. Агаараас хүнс буулгах ажиллагааг бүгд найрамдах өмнөд Судаа улсын Unity мужид анхудаа хэрэгжүүлж байгаа бөгөөд ажиллагааны хувьд хамгийн урт хугацаагаар явагдаж байгаа ажиллагаа болж байна. Энэ оны 9-р сарын 6-ны өдрөөс эхэлсэн нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөтөлбөр ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 6260 тонн хүнс буюу сорго будааг агаараас буулгаад байна. Хамгаалалтыг давхарцсан тоогоор Монгол улсын 4100 гаруй энхийг сахиулагчид 361 техниктэйгээр мөн нэгдсэн үндэсний байгууллагын 5400 гаруй гэрээт ажилчид оролцжээ. Задгай талбайд агаараас унсан хүнс болон тус ажиллагаанд оролцож буй олон улсын мөн хүмүүнлэгийн байгууллагуудын гэрээт ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахад манай цэргийн алба хаагчид анхаарлаа хандуулж байна. Өглөө 7:30-аас ирж хамгаалтаа авдаг, цагийн өмнө хамгаалтаа авдаг. Ингээд 8 хагасаас онгоц ирж одоо хүнс буулгах ажиллагаа эхэлдэг. За хүнс буулгахад тухайн өдөр бол 7:30-аас эхэлж 17 цагийн үед бол дуусч байгаа.
Бүгд найрамдах өмнөд Судан улсад борооны улирал эхэлсэн энэ үед газраар тээвэр хийх боломжгүй болдгийн дээр Пинту хотын нисэх зургасын даатс нь ачааны том аврын нисэх онгоцыг хүлээн авах боломжгүй зэрэгээс шалтгаалж хүнсийг агаараар унгааж байгаа юм байна. Түүнчлэн газраар хүнсний тээвэрлэлт хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулахад орон нутгийн босгогчдын халдлагад өртөх зэрэгээс хамгаалan ийхүү агаарын тээвэрлэлтийг зохион байгуулсаар байна. Хүнсийг Оросын албаны улсад үйлдвэрлэсэн туу 130 загварын онгоцоор бүгд найрамдах өмнөд Судан улсын Жобо, Баав хотоос болон Этиоп улсаас агаараар тээвэрлэн буулгаж байна. Нэг онгоц нь нэг удаагийн тээвэрлэлтээр 30 тонн хүнсийг тээвэрлэх бөгөөд 3-аас 4 удаагийн буулгалтаар хүнсийг агаараас тэмдэгжүүлсэн талбайд 600 метрийн өндрөөс буулгана. Өдөрт 3-аас 4 онгоц тогтмол буулгаж нэгдсэн үндэсний байгууллагын гэрээт ажилчид болон Пинту баазын дотооддоо дөрвөсгийн хуаранд амьдарч байгаа энгийн иргэдээс 60-аас 75 ажилчид гэрээгээр буулгасан хүнсийг ачааллах, агуулхад буулгах хураах ажлуудыг гүйцэтгэж байна. Манай цэргүүдийн ажиллагаанд хамгаалтын ажиллагаанд бол үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. За энэ халуунд үүрэг гүйцэтгэхэд бас хүндрэлтэй зүйлүүд нэлээдгүй байгаа. Гэсэн хэдий ч бид үүргээ бол шантралтгүй сайн гүйцэтгэж байна. Монгол улсын энхийг сахиулагчид ажиллагааг аюул осолгүй зохион байгуулахад бүх талаар анхаарч ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна хэмээн мужийн зохицуулагч хадагтай Мэри Куменс онцлон тэмдэглэжээ. Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллагын агаараас хүнс буулгах ажиллагаа эх 2016 оны 1-р сар хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдөжээ. Эх орныхоо нэр төрийг ийхүү өндөр дөргөн яваа манай улсын цэргийн алба хаагчид бүгд найрамдах өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын мандатад заагдсан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, эмнэлэг хүмүүнлэг, орчин тойрны бүсийн аюулгүй байдал, энгийн иргэдийг хамгаалах, хүндэт зочдын хамгаалалтыг зохион байгуулах зэрэг үүргүүдээ тун амжилттай ийхүү гүйцэтгсээр явна. Дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлэг 2015 онд 53 дугаарыг үзэгч танд хүргэлээ. Бидэнтэй хамт байж бидний бэлтгэсэн мэдээ сурвалжлыг үтсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Эх 7 өдрийн шинэ дугаараар эргүүлцлаа. Баяртай үзэгчтэй.